Сүүлийн 30 сар нийслэл хот хэдэн төгрөгийг хэрхэн үрсэн талаарх тайланг төрийн ордонд хэлэлцэж эхэллээ. Улсын төсвийн алдагдлаас ч их хэмжээний алдагдал үүсгэсэн нийслэлд шүүмжлэл хүлээх зүйл олон байна. За ингээд үнэн маргааш үргэлжлэх нийслэлийн төсвийн хяналтын сонсголоос бэлтгэсэн мэдээлэлд үзэгч та бүхэн анхаарал хандуулна уу? Улсын төсөв аймаг нийслэлийн төсөв аль аль нь алдагдaltaгүй байх ёстой. Гэвч тусдаа төсөвтэй болж өргө тусгаарласан нийслэлийн төсөв их найдаар тоологдох хэмжээний алдагдaltaтай явна. Тэгээд бүр нэг ч биш нэлээд хэдэн удаа Улаанбаатар хотын төсвийг тоотдох шаардлага үүснэ гэдгийг хотын дарга мэдэгдээд байна. Нийслэлийн төсөв 2.4 их найдын алдагдaltaтай болжээ. Энэ нь нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсөвт дарамт учруулах хэмжээнд очисон гэсэн үг гэдгийг сангийн сайдын зүгээс мэдгдсэн. Бид нар дээр цаашдаа энэ төсвийн зардлыг нийслэлээр хянах тогтолцоог оруулж ир төсвийн хуулинд нийслэлийн эрх зүйн байдлын хуулинд тодорхой болгож өгөхгүй бол асуудал үүсгэнэ. Оны төгсгөл рүү бид нар механик зохицуулт хийхээс өөр замгүй бол нэгэсэндөө төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардлыг санхүүжилтийг хязгаарлах юм байдал руу орно. 2.4 их найдын алдагдал гэж бас буруу ойлгоод байна. Энэ нөгөө үнэт цаас яг хүн сангийн яамнаас сая танилцуулга хийж байгаа шиг байна. Манайхан бол бас тайлбаруудаа хийн. Энэ бол үнэт цаасаар босгосон тухайн төсөл зориулсан мөнгнүүд учраас энэ бол алдагдал биш юм байна. Татвараа нэмээд яваад идэг. Тэгээд эндээс их мөнгө цуглуулад идэг. Цуглуулж байгаа мөнгө нь хаашаа явж гэнэ гэдэг асуудлыг хүмүүс тавьж штэ. Битүү сошиалаар яриа шүү дээ. Нөгөө боржуур тавиад байна гэдэг. Замын голоор давхар боржуурч тавьсан байх шиг. Үрэн дараа хийж байгаа юмуд их байна л да. Явгууны зам талбаанууд нь зураг зураггүйгээр зам барина гэж юу гэсэн үг үү? Төлөвлөлөө төсөвцөн тийм жишээнүүд одоо сайн шинжиж яриад зогсож байгаа ч тийм. Улаанбаатар хот шилэн дансаа сүүлийн 2 жил ажиллаагүй. Тиймээс нийслэлийн төсөвт хяналт авах бололцоо үндсэндээ байгаагүй гэж хэлж болох юм а. Их найдаар тоологдох хэмжээний төсвөө хэрхэн зарцуулж байгааг нь хянахын тулд улсын хурлаас хяналтын сонсгол зохион байгуулахаас өөр аргагүй байлаа гэдэг тайлбар сонсгол зохион байгуулагч гишүүдэд байна. Сонсголын үеэр анхаарал татаж байсан бас нэг зүйл бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нийслэлд давхар албан тушаал хашиж буй явдал юм а. Давхар дээлтэй албан тушаалтнуудаа хотын парламент хяналт авах бололцоо бий юу гэдэг асуулт сонсголын анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа. Түүнчлэн нийслэлд ажиллаж байсан хотын амьдралын жаргал зовлон үүрлцэж явсан гишүүдийн зүгээс нийслэлийн төсвийн зарцуулалтыг өмөрч хамгаалах байр суурьтай байгаагаа шнуусангүй. За 45 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд байна. Үүний 42 нь буюу 42 нь одоо нийт нийслэлийн өмчөд болон нийслэлийн өмчийн оролцоотой энэ аж ахуйн нэгжүүдэд нийт 104 суудл эзэлж байна гинэ 104. За энэ 104-ийнх нь 65 буюу 62.5% нь 19хэн төлөөлөгчдөд төвлөрч байна гэж шүү. Бүр ухажсан. Авилгатай тэмцэх газар одоо бид нэр ингээд хууль уншиж өгöd байгаа. Ашиг сонирхлын тухай хууль. Ингээ улаан цайм зөрчигдсөн юм байл зөрчигдөд яваад байгаа юм жишг тогтсон юм байдал байгаа. Энэ хуулийн зөрчил гэж харагдаж байгаа харагдахгүй. Үгүй бол бид нар одоо энд ингээд авилгын эсрэг засгийн газрын юм яриад хэрэг алга ашиг сонирхлын тухай бид нар яриад хэрэг алга байна шүү дээ. Хотынхаа даргаыг Монгол Ардын нам өөрөө томилдог. Томилсоор ирсэн. Тэг гарсан тэр 45 төлөөлөгчийнхөө 40-ийн засаг дарга нь өөрөө орон нутгийн өмчт компанийн удирдлагууд, төслийн удирдлага, тузын даргаыг томилоод өөрийнхөө удирдлаганд оруулцдаг. Тэр ийм гажуудсан завхарлцсан тогтолцоогоор бол энэ өөрчлөгдөх. Энд бидний баталсан хувь шүү дээ. Манай одоо сангийн сайдын хилээд ПУПА гэж гарчаад яваад байгаа залт чи 2011 онд төсвийн тухай хуулийг шинжилэн батлахтаа л оруулсан залт. Одоо хүртэл энийг хэрэгжилтийг дүгнээд асуудлыг ярьж чадаагүй ээж ижил гинт өчтөр бүх зүйлүүд болцсон юм шиг юм яриа л. 22 онд нэгжийн хуулийг баталж яхад ажлын хэсгийн ахлагч Ж Сүхбаатар гээд хүнд хэлж ирсэн. Энэ ингээ орон нутгийн хямрал руу явууллаа шүү. Энийгээ болооч. Аваагүй байхгүй ажил хэсгтэр. Өдөд нөхцөл байдал энэ төрлийн бодлогыг чинь гаргаж байгаа шийдвэрүүд юунд аваач юу гэдэг бодох хэрэгтэй. Тэгээ нэгжийн хуулийг хийчээд одоо ингээд энэ хүмүүс энэ хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүсүүдийг буруутгаад та нар яагаад ингэж байгаа гэж болохгүй шүү дээ. Угаасаа хууль өрцөн орчин би улсын хурлын баталж өгсөн хууль өрцөн орчин энэ юм чинь.
Сонсголт хэлэлцэж буй асуудлууд нийтдээ 30 сарын хугацааг хамарна. Дээрх хугацааны 29 сард нь төсөв захиран зарцуулагчаар ажилласан хүн нь уг нь Нямбатар. Гэвч тэрээр сонсголт ирсэнгүй. Харин түүний ажлыг аваад сарч болоогүй байгаа шин дарга Пүрэв давг нийслэлийн төсвийн тайланг тавьж байна. Магадгүй үүнээс болж уг сонсгол ач холбогдолтой болж чадахгүй юу гэдг нь анхаарал татсан сэдэв болж байна. Сонсгол өнөөдөр 2024-өөс 2026 оны нийслэлийн төсвийн зарцуулалтыг хэлэлцэж байгаа бол маргааш маргаан дагуулсан том төслүүдийн зардлын задаргааг хэлцэх юм а.